Монгол Ардын үлгэр 7 өндөртэй доглон шаазгаа. Эстэй үстийн цагт 7 өндөртэй доглон шаазгаа амьд алтан улаасан дээр амьддаг ээжээ. Тэгээд нэгэн өдөр өнөр иж шаазгаа нэг өндгөө өгчөөч гэсэн чинь шаазгаа үгүй би өгөхгүй гэсэн алсын газраас тоос босгож игээд алтан улаасан чинь хуурм өгөөд тэгээд чамтай хамт бүх өндрийг чинь иднэ гэж айлгаад тэгээд доглон шаазгаа нэг өндгөө өгчээ. Тэгээд дахиад өнөр иж алсын газраас тоос босгож игээд чамтай хамт бүгдээ ингэн идэнэ гэж дахиад хэлжээ. Тэгээд доглон шаазгаа бас дахиад нэг нь өгжээ. Тэгээд маргааш нь бас л өнөр игээд тэгсэн байтал өнөр бүх 6 өндрийг нь идээд тэгээд доглон шаазгаа нэг өндөртөө болоод гэж уйлсан. Тэгээд алдаас нь нэг огтон гараад иржээ. Тэгээд огтон шаазгаа та юундаа уйлсан бэ гэсэн чинь үнэг миний 6 өндгийг идээд нэгхэн өндөртэй болгоцсон. Тэгээд би нэг өндгөө бас идүүлчихэндээ гэсэн чинь огтон ингэж хэлжээ. Алсын газраас тоос босгож ирдэг туугаач нь хаана алтан улаасан чинь хуурм өгдөг эвс чинь хаана гэж хэлчихсэн. Тэгээд маргааш нь өнөр иж дахиад нэг өндгийг идэхээ ийсэн. Тэгээд өнөр ингэж хэлжээ. Шаазгаа надаа нэг өндгөө үг гэсэн чинь өгөхгүй би гэсэн чинь алсын газраас тоос босгож игээд алтан улаасан чинь хуурм өгнө гэсэн чинь алтан улаасыг мөгдөг эвс чинь хаана. Тэгээд алсын газраас тоос босгож идэг туугаач нь хаана гэсэн чинь үнэг ингэж хэлжээ. Чи наатахай хинээс суусан гэсэн чинь огтон гэсэн чинь тэр огтон чинь хаана али харъя гэсэн чинь үнэг илүү нь очоод огтон гараад гэсэн чинь үгүй би гэгээ цэвэлж гин гэсэн. Тэгээд гараад исэн чинь ямар хөөрхөн бүхстэй юм бэ? Ямар хөөрхөн цагаатай юм бэ гэд тэгээд хулганыг амт гэд өнгөцөн чинь ангаа гэж идвэл амттай эдээ өмөө гэж идвэл өмхий эдэн гэсэн чинь үнэг ангаа гэсэн чинь хулган гараад тэгээд ам сайхандаа жаргажээ.